5 толгой нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратеги орд юм а. Засгийн газар улсын их хурлын 2010 оны 39-р тогтоолын хүрээнд 5 толгойг ашиглах уралдаан шалгаруулалтыг явуулж байгаа. Гэтэл 5 толгой ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлцээр нь улсын их хурлын 2012 оны 37-р тогтоолоор баталсан Монгол Улсын засгийн газрын 2012-оос 16 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар улсын их хурлын удирдлага байр суурь аль биесээр илэрхийлж 2015 оны 4 сарын 3-ны өдөр засгийн газар түргүүлсэн. Энэхүү хэлцээрийг байгуулж байгаа нөхцлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсэж байна. Энэ нь 2010 онд улсын их хурлаар баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримт заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын 3/1-ээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна. Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ хэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авсан. Гэрээ хэлцээрийн төслийг эрхэм гишүүд та бүхэнд хүргүүлсэн байгаа. Та бүхэн эдгээр гэрээг уншаад засгийн газар яагаад улсын их хурлаар хилцүүлэхгүйгээр чуулган нэгдэж байгаа энэ өдөр яарн шийдвэрлэх гэж байгаа ойлгох болно. Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ хэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашигыг хангаж чадаагүй байна. Тухайлбал Монгол Улсын засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол гэрээ байгуулагч нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шин чанартай, зорилго биелэгдээгүй тохиолдолд хүлээх хариуцлага байхгүй байна. Мөн 5 толгой ордыг ашиглах гэрээ 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай ямар ч тохиролцоо хийгдээгүй, нэмэлт тайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан Energy Resource компани хөрөнгө оруулалтыг хамруулсан, төмөр зам өргөхдөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчт Монголын төмөр зам хувьцаат компани зардлыг шалгасны дараа төлөх нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж гэрээ байгуулсны дараа цуцлсан тохиолдолд хөрөнгө оруулагч Шинхua компани 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Эдгээр гэрээ байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий компаниудыг Deloitte, KPMG зэрэг компаниас үйлчлэг авсан байна. Ийм ноцтой үр дагавартай Монгол улсад ил тохиролтой гэрээ хэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын их хурлын 2010 оны 39-р тогтоолын дагуу 5 толгой ордыг ашиглах гэрээг улсын их хурл яралтай хэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрвээ 5 толгой ордыг ашиглах гэрээ хэлцээрийг улсын их хурлаар хилцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг шийдвэр гаргасан, гарын үсэг зурхаар оролцсон сайд нарт хариуцлага тооцсон огцруулахыг санаачлах болно.